Голодтыг шийдвэртэй хамгаална. Хэрвээ дайсан хатан дотлууд бид хариу цогцолдог билэн. Улсын хүч хөрөнгөөр 1939 онд Баян түмэн Словецкийн зүмэн зам автомашины олон зуун километр замуудыг байгуулан ашигласан дөрвөлтэй. Хоёрдугаар аргачилсан шатны зорилтууд хэлбэртгүй бэлсэр байдаг. Империализм теоретизмыг зэрэгцсэн аргачилсан хойсгалын олон чухал зорилтыг манай нам ард түмэн гадаад дотоодын хүнд гэрх нөхцөл донд зөв толгой улсын тусламж дэмжлэгтэйгээр шийдвэрлэж байдаг. Нийгмийн амьдралд гүн гүнзгий өөрчлөлтүүд гарсаар байна. Зөвхөн босод сэтгэгүйгүй хөдөөж мачтын амьдралд ч өөрчлөлт гарч ирсэн. Мадачхуга хөгжүүлэлтний улсаас зүрх бүрийн тусламж дэмжих үзүүлж мачтын идэх уран зэргийг сэргээж байна. Хийж гэрэн бүрээд айрган сүгнэж буучлан суугаа идэх хүмүүсийн царайг баярж авдан тодгэрэж байна. Манай хөдөлмөрч мачтын идэх чармайлтаар улсын нийт малцрыг Хойсгалын өмнөх үеийнхээс нэг дахин нэмсэж 1937 онд 23 сая хүрсэн байна. Ардолно газар сайгүй соён гэгэрүүлж байлаа. Улаан гэрмэт соёл гэгэрлийн газрууд ард олныг шарын шишний бурамгүй суртан төргөлдөөс ангижруулахад үнэт хой нэмэрэн оруулсан. Үндэсний бичиг үсэг мэддэг болгох явдал байсан. Монгол орны үндэсэг болон бүрд бичиг үсгийн бүлэг байгуулагдсан. Бичиг үсэг үл мэдэх аваас сохор дугайтлаг гэж өөрийн үзэл бодлыг илэрхийлэн бичиж байгаа энэ хүнээс эхлээд ард нийтээр олон зууны хоцрогдол бүдүүлэг харанхуйгаас талж эрдэм соёлын гэгэн гэрэлтэй зам дорлоо.
1924 онд оюутны сургууль болгон өөрчилж, хожим 1928 оноос энэ сургуулийг багшийн сургууль болгон өөрчлөсөн билээ. Багш навд хөдөөгийн үйл талаар соёлыг түгээсэн Монголын хэлний анхны томооч байна. Анхны багш гэж бахархан явахын залуусын дунд жирмит, Эмжүү, Досын Вандан, Шармнбо, Түмэн, Чойжсрын, Тэрнэдүүд наян зэрэг олон багш соёлын хөлсөлийн хэрэгтэй гаяа зүйлс бүтээсэн билээ. Энэтэй тусалсан 300 гаруй баг дунд сургууль 25 орчим хүүхэд суралцж байна. Ардын засаг анхныхан өдрөөс эхлээд хүн ардынхан өрөөл мөндөд онцгой анхаарал тавьж шинжлэх ухааны боловсон эмнэлгийг дэлгэрүүлэн дэргэдэд үйл хэлбэргүй эмнэлгийн тусламж үзүүлж байна. Эмнэлгийн яралтай төргөн тусламж үзүүлэх, эхний засгийн эрүүл мэндийг хамгаалах, ахуйд соёл нийтлүүлэх ажлууд үүсгэн хөгжиж байна. Улаанбаатар хотод анхны хүүхдийн яасан цэцэрлэг нээж ажиллуулсан. Үрийн гих эхэн сэтгэлийн ажил, иргэнийн гих төрийн халамжийг хөдөлмөрийн хүмүүр хүртэн байлаа. онд эмнэлгийн боловсон хүчний бэлтгэх соёлогчийн курс 1931 онд хүн эмнэлгийн техникум байгуулагдсан. Зөв толгойд улсад хүн эмнэлгийн дээд сургууль төгссөн их эмч нар хүн арддан эмнэлгийн тусгай зөвлөлийн зэрэгцээ эмнэлгийн боловсон хүчний бэлтгэх ажил идэвхжүүлэн үзүүлж байлаа. онд Содрогчийн хүрээлийн шинжлэх ухааны хүрээлийн болон өөрчилж түүний харьяанд газар тариадан малажгүй геологийн кабинетуудыг барьжээ. Ингэснээр ардын ажлын салбарт практик ач холбогдолтой шинжилгээ судалгааны ажлыг явуулах үүсвэрийг тавьж байлаа. Тэргүүний шинжлэх ухаан үүсэн хөгжих хэрэгт Монгол зөвлөлтийн шинжлэх ухаан соёлын хамтын ажиллагаа чухал аж туссан үзүүлдэг. Шинжлэх ухаан соёл урлагийн шилдэг ололтыг нийт хөдөлмөрлөлтийн хүртээл болгоход хувьсгалт хэвлэл их үр гүйцэтгэж байлаа. 1925 оноос Маркс Энгельсийн эв хамт намын тунхаг Ленин зохиол бүтээлүүд монгол хэл дээр хэвлэгдэн гарч ирлээ. 1930-аад оноос манай ард түмэн дэлхийн болон зөвлөлтийн сонгодог зохиолыг их хэл дээр уншдаг боллоо. Ардын хөлсгөлтэй хамт үүсэн хөгжсөн манай шинэ уран зохиолын тулгын чулууг тавилдсан их зохиолч Башторжийн Нацудрж, бусад нэрт зохиолчдын зохиол бүтээлүүд, их зохиолч Максим Горкийн зөвлөсөн идэвхтэй зарчим социалист реализмын арга түшиглэн хөгжсөн.
1931 оны 11-р сарын 12-нд улсын төв театр байгуулах тухай шийдвэр гарлаа. Улсын төв театр өөрийн уран бүтээлийн замыг зохиолч буйн нэмхийн үнэн гэдэг жүжигээр эхэллээ. Харшаар хяаллууд харийн дүрмгийлэгчдийн бүлжилт нэрвэгдэж зовн зүдэрч байсан Монголын ард түмэн Октябрийн их хувьсгалын нөлөөнд ор гадаад дотоодын дайсны эсрэг болсон тэмцсэн хувьсгалт үйл явдлыг энэ жүжиг төрсөн гэж. Эрхчлөө аз жаргалыг авчирсан Октябрийн социалист их хувьсгал Монгол ардын хувьсгалын яруу алдарт оюун өдрүүд ард түмний баяр багтан зинхэнэ дууны оригдсон босор байгаа гэдэг. Намтрын нэгсэлтийн хүрээлд дурж. Жаргалын дуу Монгол их орны үүдэн дэлгэрэнээр түгэн суурьсан. Гэтэл энэ Монголынгийн энэ дууг таслан төгшөөрт мэдээ сонсогдлоо. Манай их орны дархан хэлхийц гарыг зөрчин 1939 оны 5 дугаар сарын 11-нд Японы дүрмгийлэгчид үлэмж хүчээр довтлоо. Энэ бол 1927 онд Японы ерөнхий сайд агсан генерал Танака эзэн хаандан өргөсөн меморандум. Дэлхийн ертөнцийн байлдан дагуулсан тулд юуны өмнө хятадыг эзлэхдээ. Хятадыг авахын тулд эхлээд Манжуур болон Монголыг эзлэх нь зүйтэй. Империализмын төрөмгийн төлөвлөгөөг чинь биш үү? Японы империалистууд манай орныг эзлэн аваад улмаар дэлхийн анхны социалист дүрм зөвлөлт холбоот улсын эсрэг төрөмгийн дайны түшигт газар болгох гэж эртнээс санаахж байна. Япончууд 1937 онд хятадын эсрэг ихтэй дамжиж болж Бээжин, Шанхайд эзэсэндээ ирдэж байлаа. Дайсны давмгай хүчтэй тулгарсан манай хилчид ардын аримын гол хүчийг бүрдсэн репортыг иргэдэгээр хамгаалан тэмцэжээ. Бүгд наримдах Монгол ард улсын засгийн газрын даалгавраар Монгол ардын цэргийн ангууд халах гол руу яарвчилан очлоо. Энэ үед зөвлөлт холбоот улсын засгийн газар харилцан туслах Португалд авсан үргээс орон Монголд байгаа өөрийн цэргийн ангуудыг халахын голын байлдаанд орууллаа. Маршал Джейсон, Георги Константинович Жуков нарын удирдсан Монгол зөвлөлтийн командод халах голоор давтуулсан Японы цэргийн үлэмж хүчийг босноргох төлөвлөгөөнд дайсны жигүүрэнгүүдийг тойрон бүслэж таслан зохих Гаамын тулалдааны аргыг давтаж цэргийн байлдааны эрдэм ухааныг шин туршилгаар байжуулсан билээ. Ерөнхий давшилтанд чухал хэрэгтэй материал техникийн нөөцийг ахар богино хугацаанд бий болгох ажил эрчимтэй хийгдэж байлаа. Зэрэг ард түмэн фронт ардын бат холбоовол дайсны боцогч дайнд ялалт байгуулсан нэм чухал нөхцөл байдгийг фронтын хэрэгцээ дагтмаар хоолны цэвэрлэх ажлыг орон нутагт байгуулах хэрэгцээний яамны оруулалттай байсан хэмжээний систем болон руусан хойнэр асрыг. Годын тулалдаанд Монгол зөвлөлтийн баатарлаг арим мөрөг хэрэгцэн тулдаж империалист лагерын шилдэг аримын нэгэн ялагдашгүй хүч гэж сайхан магтагдж байсан Японы аримын шигшмэл том хэсгийг хяарцлаа.